Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гадаа хүйтэн жавартай байгаа ч гэсэн хүлээл тэтгэл дүүрэн энэ өдрийг угтаж та бүхэн ирэх хүрэлцэн ирсэн та бүхэнд бүгдэнд баярлалаа. Болор ирээдүйн хүний хөгжлийн сан залуу хойч үеэ дэмжиж дэлхийн шилдэг боловсролыг Монголдо эзэмших, бие даан суралцах боломжийг олох чиглэлээр манлайлан ажиллаж, орчин үеийн технологийн дэвшилт тулгуурлан орон зайг цаг хугацааг үл хамааран олон нийтэд хамгийн хүртээмжтэй байхыг гол зарчмаар болгож ажилладаг бөгөөд Монгол орны өнцөг болон бүрт байгаа өөрийгөө хөгжүүл сурах чин хүсэл эрмэлзэлтэй бүх насны хүмүүсийг дэмжин ажиллах зорилготой байгуулга үлээ. За энд хуран цугларсан залуус та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Энэ удаагийн хөтөлбөрт 300 орчим залуус хүсэлт илгээснээс харахад ер нь манай энэ шинэ үеийн залуус маань сурч мэдхийн төлөө маш их санаачлага, хүсэл тэмүүлэлтэй байгаад миний бие болон манай сангийн баг хамт олон чин сэтгэлээсээ баяртай байгаагаа илэрхийлье. За өнөөдөр миний олон жилийн турш бодож төлөвлөж ирсэн ажил маань энэ сангийн хөтөлбөрүүдээр дамжин бодит болон хэрэгжиж байгаад би бас угаасаа маш их баяртай байна. За намайг Өнөр Олор гэдэг. Би 20 гаруй жилийн турш бизнесийн салбарт ажиллахдаа дэлхийн аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөх мэдлэг боловсралтай залуус байвал ямар ч баялаг, ямар ч бүтээн байгуулалтыг хийж чаддаг юм байна гэсэн бат итгэл үнэмшилтэй болсон юм аа. За энэ итгэл үнэмшлийнхаа дагуу олон залуусыг дэлхийн хэмжээний мэдлэг боловсрол олгох, эхийг хийж бүтээх үйлсэнд бага боловч тусдын болох хүслээр энэ хөтөлбөрийг задлан явуулж байгаа юм аа. За манай болор ирээдүйн хүний хөгжлийн сангаас эхний хөтөлбөрөөр финтек буюу санхүүгийн технологи сэдвийн хөтөлбөрөө зохион байгуулсан. Болор ирээдүйн хүний хөгжлийн сангийн энэ удаагийн тэтгэлэг хамтж байгаадаа маш их баяртай байна. За яагаад энэ хөтөлбөрт хамрагдах болсон бэ гэвэл би ингээ хүний хэмжээр суралцдаг. Тэгээд цаашаага арай одоо дэлхийн нийт даяарчлаж байгаа нэг нэрээ өөр ингээ мэдлэг боловсралтай болъё. Одоо санхүүгийн мэргэжил цаашаага одоо багаар ажиллах чадвар дээр өөр хүүхдүүдтэй яаж харилцдаг мэдэж авахын тулд энэ хөтөлбөрт оролцсон. За энэ хөтөлбөрт хамрагдсан залуус маань өнөө цагийн технологийн хөгжлийн тухай, за түүний ач холбогдол, агуулга, бизнес санаа зэргийг бол маш оновчтой байдлаар судалгаа дээр үндэслэн багаараа бизнес төсөл боловсруулад, за түүнийгээ танилцуулаад, за хүүхэд бүр өөрийгөө дахин нэг сорж сэтэлжүүлж чадсан юм амжилттай арга хэмжээ болж өнгөрсөн. За энэхүү бидний зорж одоо зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маань ер нь цаг үеэ олсон. Цаашид улам их залуусыг өөрийгөө хөгжүүлэх, ирээдүйдээ итгэх итгэлийг нь өгч, ирээдүгээ төлөвлөхөд дэмжлэг болох ёстой юм байна гэж манай хамт олон урамшиж, дараагийнхаа хөтөлбөрийг дижитал эрхний нүүдэлчид сэдвээр зарласан юм аа. Тэгээд яг энэ тэмцээний яа сонгосон бэ гэвэл би яг үеийнхаа хүүхдүүдтэй яг ижил хүсэл тэмүүлэлтэйгээр ингээд Монголынхаа ирээдүйд хувь нэмрээ оруулах хүйц одоо хүний нөөц болж чадна гэж итгэж энэ тэмцээнд орж ирсэн. Дижитал эрхний нүүдэлчид хөтөлбөрийн 5-7 хоногийн хугацаанд бид интернет гэдэг зүйл зөвхөн сошиал, Facebook, Twitter, Instagram зэргээр хязгаарлагдахгүй, харин ч тоолж баршгүй олон сайхан боломжуудыг бидэнд олгож байдаг тухай ер нь суралцсанаа. Энэ хөтөлбөрөөр сурч мэдье гэсэн зүйл бол нэлээд нэгдүгээр орчин үед одоо энэ soft skill-үүд бол маш чухал болсон. Багаар ажиллах чадвар, цаашлаад интернетэд бид хэрхэн сурах, ажиллах боломжтой ингэдэг бол маш чухал. Ялангуяа би өөрөө философи мэргэжилтэй. Тэгээд манай чиглэлийн хувьд бол ажлын байр гэдэг бол маш тийм нэг эмзэг сэдв ч юм уу те. Маш чухал тооцогддог ийм сэдв байдаг. Тэгээд энэ хүрээндээ бид нар яаж шинээр ажиллах энэ боломжуудыг харах гэдэг бол маш чухал байдаг л да. Сошиал медиагийн эерэг сураг талуудыг тэрний түүний хүчийг за онлайнаар ажиллах, тухайлх юм бол дотоод гадаад ажил олгогч нартай ажиллах, дэлхийн аль ч өнцөг болон байгаа ажил олгогчтой бид нар тийм ээ хамтраад ажиллах тэр боломжууд байгаа байхгүй юу. Миний эргэн тойронд зөндөө олон стартап залуучууд тийм ээ стартап компани залуучууд өнөөдөр Америк, Швейцар, Австралитай тийм ээ одоо ингээд хамтраад өнөөдөр Монголд ингээд Монголоос үйл ажиллагаа явуулаад тусгай ажлуудыг гүйцэтгээд ингээд ажиллаад ингээд байж байгаа. Болор ирээдүйн хөгжлийн санг юу яагаад сонгох болсон гэхээр уралдаан тэмцээн гэдэг бол ерөнхийдөө бол хөв хүн өөрийгөө болоод өөрөөсөө гадна бусад нийгмийн мэдрэх хэмжигдэхүүн хэмжүүр болж өгдөг. Тийм учраас би өөрийгөө болоод бусад хүмүүс яг юу сэтгэж байна, би хаана явж байна гэдгийг мэдрэх хүссэн байгаа. Би ерөнхийдөө нэг IT-гаар хөгжиж сурдаг байсан. Тэгэхээр дижитал эрхний талаар улам мэдлэгийг гүнзгийрүүлэх тийм зорилготой байна да. Өнөөдөр амьдралынхаа хэм маяг болоод тийм чи одоо залуу гэр бүлүүд ч залуучууд тийм ээ ингээд суралцаад ажиллах юм бол заавал энэ чинь хотын одоо юм утаатай ч үгүй юм нэвтршилтэй тий одоо юм төвжирлтэй газар хурж ирж байгаа одоо
ажиллаж амьдрахгүй байж болох юм байна. Тэндээсээ өөрийнхөө тийм ээ одоо ажлын бүтэмжийг бий болгох боломжтой юм байна. Тэндээс одоо бас ингээд ажиллаж амьдрангаа амжилтанд хүрэх боломжууд бол байгаа юм байна гэдгийг бол бас ингээд хараад байна л да. Эхлээд одоо түүчийн болоод ингээд сурцсан байж байгаа залуус та нарын одоо тийм ээ ач холбогдол бол маш их чухал гэдгийг. Яг энэ хөтөлбөрөөс хүлээж байгаа үйл дүн гэх юм бол одоо яг сэдвийнхаа доор дижитал эрхний нүүдэлчд гэсэн сэдвийнхаа доор илүү их мэдээлэл одоо олж авах надад тийм зорилго байна. Би өөрөө инженерийн чиглэлээр сурдаг. Тэгэхээр энэ надад ер нь ирээдүйдээ бол хэрэгтэй зүйл баггүй юу? Амьдралдаа ер нь ингээд аливаа зүйлийг ингээд сураал байна. За тэгэл одоо юу гэдгийг ингээд баахан ингээд цол хэрэгмтэй болоод байна тийм ээ. Гэхдээ тэгээ тэрийг ингээд зайлшгүй одоо тухайлбал бол миний мессежний усууд болохоор ч юм бол сурсан зүйлээ өөрийгөө өдөр тутам хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ сурсан зүйлээ шууд амьдрал дээр хэрэгжүүлэх тийм чадвартай байх хэрэгтэй. Тийм гүрүүх чадвартай байх хэрэгтэй. Тэрийг одоо гэдэг амьдрал ажилтайгаа уяад явах чадвартай гэдэг тийм ойлголттой байх хэрэгтэй гэсэн тийм одоо тэмдэг мессежийг бид нар та нарт амжуулахыг хүсэж байна л да ер нь. Өмнөх 1-р хөтөлбөрт оролцож исэн. Энэ болохоор финтек буюу санхүүгийн технологийн талаараас энэ надад илүү ойлгомжтой, илүү ойрхон байсан болохоор бас би сайн суралцсан. Болорсон хүний үйлчлэлийн 2-р хөтөлбөрөөс болохоор дижитал эрхний нүүдэлчд буюу ер нь одоо 21-р зуун ер нь бол бүх юм технологичсан энэ үед болохоор онлайн орчинд ямар програм, шинэ програмууд дээр юу сурч болно тэр бүхнийг сурахыг хүсэж байна. Интернет одоо бид нарт ямар их боломжийг олгож болох талаар бол та нарт бас суралцах болно. За ингээд 300-аад хүүхдүүдээ шалгарч энд цугласан та бүхнийг хичээлээ идэвхтэй үзэж багаар хамтран ажиллаж шинэ найзуудтай болж ирээдүйдээ хэрэг болох олон сайхан зүйлийг сурч мэдэж амжилттай оролцоорой гэж хүсэж байна. Самцоно энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Манайх болохоор Big Spaceship гэсэн баг байна. Тэгээд 4-7 хоногийн хугацаанд хийсэн тайлангаа танилцуулгаад бэлэн болоод байна. Гол зорилго нь болохоор аппликейшн болон платформод хэрэгтэй мэдээллийг хүмүүс түгээн дэлгэрүүлэх зорилгоор оруулсан байгаа. Энэ дээр жишээ дуртай бол Aurora TV буюу энэ нэг маш олон нэг кинонуудыг сабтайтлтай болон сабтайтлгүйгээр үзэх боломжтой тийм Aurora TV-г эзэн болохоор хамгийн хандлт авсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил нь за аливаа улс орны заавал анхаарлаа хандуулах асуудлуудын нэг байдаг. За энэ нь болохоор ямар үр ашигтай юм бэ гэж. За нэгдүгээр за ажлын шинэ байдлыг болгох юм байна. За дараа нь за эдийн засгийн одоо хөгжил төвчөнд онцгой байр суурь бас гүйцэтгэдэг. За дараа нь жижиг дунд үйлдвэрлэл хөгжлөөрөө бас том корпорац, том компаниудын бас тусгай хэрэгцээг нь бас хангаж өгдгөөрөө бас ач холбогдолтой байдаг. За тийм учраас жижиг дунд үйлдвэрлэл бол яа харахгүй бидний дуу хоолойгоо нэгтгэж яа харахгүй би бүхний онцгой анхаарах ёстой асуудал юм аа гэж харж байгаа юм. Эндээс үзэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид интернетийг үйл ажиллагаанд тэрхүү ашиглаж чаддаггүй юм байна гэдгийг бид нар харсан. Тийм учраас бидний кампань яг зөв үеэ олж зөв үедээ гарч ирсэн гэж бодож байна. Аль нэг одоо жижиг дунд үйлдвэрлэлийн тэг хамтраад маркетингийн чиглэлийг одоо интернетээр тийм ээ одоо бараа бүтээгдэхүүн борлуулагч байдаг юм уу? Эсвэл одоо юу гэх юм тэнцээ одоо тулгараад байгаа асуудлууд байж болно шүү дээ. Одоо хүн бол өдөр тутамдаа хүнсний бүтээгдэхүүн борлож авна. За тэр хүнсний бүтээгдэхүүнээ борлож авахдаа утсаараа ороод за энэ надад ингэж нөлөөлөх юм байна. Энэ орц найрлагын ийм учиртай байна. Би харж болно гэсэн дүгнэлтэнд бичсэн байгаа. Тэгэд ер нь оюутан залуус бид нар өөрсдөө ихэд юу мэдж чадахгүй гэдэг байдлаар судалсан л да. Ер нь интернет биднэрт ямар нөлөө үзүүлээд байгаа биднэрт ямар боломжийг өгөөд байгаа. Монгол улсын хувьд бол 31.6% нөлөөлөлттэй цаашдаа дагаарын бохол түүнээс гадна буруу холтоор бол дэлхийн хэмжээнд бол топ 10-т явж байгаа. Ийм улс орн байгаад байгаа учраас эрүүл мэндийн тулгымцаа асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэ нь өөрөө бүр энгийн гардоорхтой хүн болгонд байгаа ухаалаг хүчийг ашиглаад та эрүүл мэндэд дэлхийн анхаарал тавьж болох энэ боломжуудыг бол таниулах зорилгоор уг контентыг бол бэлтгэсэн байна. Өнгөц байдлаар судалсан ч гэсэн жоохон кейс ажиллагаа хийгээгүй боломж болцоогоо бүрэн ашиглаж чадаагүй шүү. Тэрнээр анхаараарай. Тэгээд суралцах тал дээр бол YouTube гэдэг бол айгүй том сувг байгаа шүү гэдэг.
Эхний контент нь цахим орчин дахь бидний араншин буюу цахим орчноор бие биегээ дээрлэх талын нийтлэл эсээг хамгийн ихний контент болгосон. Хоёр дахь маань болохоор цахим орчин дахь халдлага буюу фишингийн талаар хөгжилтэй мэдээллийг бичлэг хэлбэрээр гаргаж үзүүлсэн байгаа. За гурав дахь маань болохоор интернетийн үр өгөөжийн талаар ер нь интернет нь яг ямар давуу талтай юм бэ гэдгийг зургийн зохион хэлбэрээр гаргаж гурав дахь контент болгоод хамгийн сүүлийн контент болохоор ер нь өөрийнхөө хоббиг хөгжүүлэнгээ интернетийг ашиглан хэрхэн мөнгө олох вэ тухай косплей бичлэгийн контент дөрөв контент хийсэн байгаа. Ингээд үндсэндээ ингээд та нарын ингээд контентуудыг ингээд харахаар үндсэндээ багийн ажиллагаа айгуу сайн нэгтаршил айгуу сайтай байсан байна. Багийн бүтээмж чинь болоод их аятайхан сайн болсон байна. Тэгээ зоригтой байна, зөв байна. Агаарын баг хөдөлгийнхаа хэмжээгээр дэлхийд бол хэрэгүүлдэг. Энэ болохоор гамшийн хэмжээнд хүрчихсэн байгаа. Тэгээд үүнд хамгийн их хохирдог хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэхэд бидний үеийнхэн байдаг л да 13-аас 25 насныхан орчим хамгийн болцоотой үеийг авдаг. Тэгээд бас нэг дуурайлах хүмүүс агаарын хөдөлгөөнүүд хамраар мамаараа авсныхаа дараагаар тэрэн болохоор тархины эсүүдд нөлөөснөр бидний сэтгэн бодох чадварчууд нөлөөлдөг гэсэн сөрөг үр дүн гарсан. Тухайн хүсээгүй хичээлээ одоо тий заавал ингээд 4 жилийн хугацаанд ингээд сонгоод одоо ингээд үзэл хүүхдүүдтэй англи дүргэлтийн тоон одоо ихсчээд одоо тухайн үзэгчдийн хичээлдээ багтаж чадахгүй тохиолдолд одоо repeat буюу дахин сурлах гэсэн одоо үнэлгээ тавиулдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр repeat үнэлгээ нь болохоор тухайн хичээлийг үзээд төлбөрөө төлсөн ч гэсэн дахиад үзэхийнхаа хувьд дахиад төлбөр төлнө. За тийм болохоор одоо 100 хичээлээ ерөнхий суурийн хичээлээ үзчих юм бол одоо заавал тэгж 4 жилийн хугацаанд олон хүүхдүүдтэй ингэж одоо англи дүргэлтийн асуудалд оролцохгүй тэгээ хөрөнгө мөнгөө хийнэх юм боломжтой болно. Цахим орчин бол тасралтгүй хөгжөөр байх. Цаашаа хэд ямар төвшөнд хүртлэх хөгжгийг бид үнээр тааж мэдчихгүй. Ийм хязгааргүй нөөц боломжгүй орон зай юм аа гэж бид тодорхойлж үзсэн. Яг энэ орон зай мэдээж аливаа юм хоёр талтай, сайн муу гэсэн хоёр талтай. Зөв талыг нь бид нэр барьж үүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж чадах юм бол бидний нэг юм илүү хурдтай хөгжиж илүү өсрөнгөө дэвшилт хүрэх боломжтой юм аа гэж үнэж байна. Оюутандаа ч тэр багш нартаа ч тэр маш их өндөр ийм боломжуудыг нэгдэж байгаа. Жишээлбэл оюутанд цагийн ажил хийж эсвэл багш нарт маш олон судалгааны ажил дээр тусалцаа дэмжлэг авах хийх бид нар тэр боломжуудыг ингэж бүрдүүлэхийн тулд онлайн лекцийг хийхийг зорилго тавьсан. Мөс сайн багш, мөс нэг хичээлийн сайн багштай, тийш нэг хичээлийн сайн багштай бол оюутан одоо айл багш нарынхаа сайн мэдлэгийг олж авах нэгдэхгүй гэдэг. Ийм санааг бас нэлээд дэлгэрүүлж ярьсан бол их гоё болох байсан. Ухаалаг болсон ашиглагчдын дийлэн хувь нь iPhone-ыг ашиглаж байгаа. Энэхүү iPhone-д байдаг Siri гэдэг аппликейшнийг ашиглан гадаадын улс орнууд та ямар нэгэн байдлаар орой ямар нэгэн байдлаар арга хэмжээнд орох гэж байгаа л өсчин ресторан гэх мэтээр захиалга өгч болно гэсэн тэрнээ мессеж бичээд өгөөч гэж хэлээд мессеж бичиж болдог маш юм өргөх хэрэглэгддэг аппликейшн байдаг тийм үү. Гэтэл Монгол ухаалаг бас хэрэгжилж байгаа ихэнх хүмүүс iPhone ашигладаг гэвэл яг тухайн утсан дээр зориулагдаж орж ирсэн аппликейшнийг ашиглаж чаддгүй гэдэг нь өөрөө их асуудалтай. Ажилгүй иргэдийн 30% дээд боловсрол эзэмшсэн гээд үүнээс бид нар юу гэж хараад байгаа юм бэ гэхээр одоо жишээлбэл энэ катэлчин юм уу одоо нөгөө нэг барилгын зах сурчин юм уу одоо энэ мэргэжлүүдийн туслах мэргэжлүүдийг хүмүүс яагаад эзэмшихгүй байгаа юм бэ? Яагаад заавал дээд мэргэжилтэн гэдэг байгаа юм бэ? Эцэг эхчүүд яагаад заавал дээд боловсрол сайн гэж үзээд байгаа юм бэ? Хүүхдүүдэд яагаад таних мэдээгүй хүүхдүүд нь өөрөө өөрснийг таниаг байгаа юм бэ гэдэг дээр одоо манай аппликейшн маань туслана гэж үзсэн байгаа. Өмнө нь болохоор ингээд зүгээр л асуудал байдаг түүнийг хэрхэн шийдэхээ мэдэхгүй эсвэл шийдлийн юусоо ирж хайхыг оролцдог байсан. 4-7 хоногийн хугацаанд багаараа уулзахгүйгээр яг онлайнаар зөвхөн хоорондоо харилцаж тэгээд Trello дээр ер нь бүх зүйлүүдээ бичиж яг дээрэс нь ингээ өдөр болгоо яг тэдэн цаг hangout хийн тэгэн шүү ингэн шүү яг бүх зүйл цаг хугацаатай байсан учраас хамгийн хариуцлагатай байсан. Цаг товлоод уулзаад бүх зүйлийг уулзаад л хийхэд болох байх гэж боддог байсан. Гэтэ одоо хүнийхээ хувьд ямар агт гарсан бэ гэвэл энэ зүйлсийг бид нар өнөөдөр интернет орчныг ашиглаад маш хэлбэрхнаар хаанаас хамаагүй багийн ажлыг ч юм уу төслийн ажлыг хамтаараа хийх боломжтой байна гэдгийг ойлгосон. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанараа би цагаа зөв зохицуулж сурсан. Яагаад гэхээр хичээл сургуулиас гадна маш олон ажлуудыг давхар амжуулах хэрэгтэй болсон. Анх хөтөлбөрт хурж ирээд контент хийн гэдгийг сонсоод тэгээд контент хийх талаар ямар ч нөгөө төсөөлөлгүй байсан. Би бинийгээ харахгүйгээр одоо ингээд нүдээ харахгүйгээр ярилцахгүйгээр хэрхэн яаж ойлголцож өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх үү тэр тал дээр илүү их суралцсан гэж. Сарын өмнөх би одоогийн би хоёрын хувьд би багаар ажиллах чадвар мөн одоо өөрийгөө арай зөвхөн анаах биш
өөр одоо ингээд project management ч юм уу одоо төслийн явц дээр ажиллах хүн контент хийх тал дээр нь илүү ингээд баг хамтаас холноосоо суралцаж чадсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд маш их мэдлэгийг хөрвүүлсэн бас багаар ажиллах чадвар илүү дээшлсэн гэж бодож байна. Биднэрт тулгамдж байгаа асуудлуудаа бид мэддэг хэрнээ ерөөсөө зорж очдоггүй байсан. Бичлэг яаж хэрхэн хийх үү, юуг ашиглаж хийх үү, ямар сайт ашиглаж хийх үү гэд бүх контентын ер нь бүх одоо бичлэг хийх ер нь бүх арга замыг ер нь сурсан гэж бодож байгаа. Тэгээд контент бэлтгээд бүгд ингээд сарын хугацаанд ингээд бүгд ингээд төслийг ингээд хийгээ явсан их баяртай байгаа. Тэгээд маш том ахиц дэвшил гаргасан. 7 хоног бүрийн хагас өдөр биднэрт зориулж воркшоп буюу биднэрт хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө бас лекцийг зориулж хийсэн бас лекторуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Бакалаврын тэтгэлэг ерөнхийдөө бол гадаад суралцахын тулд олоход бол маш хэцүү. Тэгэхээр би хувийн зүгээс юу зөвлөдөг вэ гэхээр бол бакалавраа одоо нэгэн сургуулаа энд сурж байгаа бол эндээ төгсөөд зүгээр богино хэмжээний солилцооны хөтөлбөрүүд бол зөндөө байдаг. Тэгээд тэрэнд оролцож явбал бас өөрсдөө хэрэгтэй юм болов уу гэж зөвлөгөө өгдөг. Дээрээс нь зуны амралтын хөтөлбөрүүд байдаг. Тэрэнд оролцоорой гэж захидаг. Үгүй гэвэл яг мэдээж тийм тэтгэлгүүд бол байна. Гэтэ өөрийгөө яаж бэлдэх шаардлагатай вэ? Ялангуяа юун дээр анхаарах вэ гэдэг тал дээр бол зөвлөгөө өгсөн. Тэрний дундаа бол сайн дурын ажлыг бол сайн хийж суралцаарай. Сайн дурын ажил бол өөрт чинь бол том өгөөчтэй өөрийгөө нэх тийм боломжгүй гэдэг талаар нь бол зөвлөгөө өглөө. Одоо хинч намаа хараагүй байдаг. Би зөв байх уу гэдэг сонголтын дээр нь шууд ингээ хараад явж байгаа байхгүй. Ажлын байрыг олж авахын тулд хүн зөвхөн hard skill буюу мэргэжлийн чадвартай байх одоо хангалтгүй болчиход байгаа. Яагаад гэвэл зөвхөн мэргэжлийн чадвартай тулгуурласан асуудлуудыг автоматжуулаад шийдэж эхэлсэн байхгүй. Тэгэхээр тэр үед одоо роботууд ингээд бүх ажлыг хийгээд эхлэхэд хүмүүс хүнтэй харьцдаг ажил үйлдэнэ. Намайг оюутан байсан үедээ харьцуулах юм бол өнөөдрийн оюутнууд маань нэлээд одоо мэдээлэл нээлттэй байдаг, тэгээ ил чөлөөтэй байдаг ийм одоо орчинд суралцж байгаа. Яг энэ боломжоо илүү давуу ашиглаасай. Гэхдээ бас ямар нэгэн юмд хит туушраа тэгээ мэдээлэл нээлттэй байна гэдэг дээр одоо их задгаа мэдээлэл донд өөрсдийнхөө оюун бодлыг тэгээ яг өөрөө хинбэ гэдгээ битгий алдаасай гэдэг ийм л одоо зүйлийг хэлмээр байна. Тэгээд боломжийг илүү сайн ашиглаарай. Өөрийгөө битгий алдаарай гэж хэлмээр. Өнөөдөр та бүхэндээ ярих гол зүйл маань ягаад заавал магистрт суралцах аяг одоо санал болгож байна вэ? Заавал сурахгүй мэдээлэлтэй ягаад санал болгох вэ? Энэ одоо магистраас бакалавраас юугаар ялгаатай вэ гэдэг та бүхэнд ярьж. Нэг сарын хугацаанд бид нарыг олон гоё илтгэгчнэр авчираад хичээл заагаад тэгээд интернет орчныг хэрхэн ашиглах, контент хэрхэн хийх, багаар хэрхэн ажиллах гэдээ маш олон чадваруудыг суулгаж өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. Одоо бараг 2 сарын хугацааны турш болор ирээдүйн хүний хөгжлийн сангийн дижитал эрхний нүүдэлчид ураатай энэ бэлтгэлэг төлбөрт оролцсон бүх оюутан залуустаа дахин нэг баярлалаа илэрхийлье. Нэгэн дуралдаан тэмцээний тул одоо нэг нь яг нэжгээд нь бол одоо ард хоцордог. Ингээд та бүхний 1 сарын хугацаанд хэрхэн суралцсан идэвх чармаалт, багаар ажиллах чадвар, оролцогч нэг бүрийн хөгжил дэвшил, өнөөдрийн энд танилцуулсан одоо төсөл зэрэг олон үзүүлэлтүүдийг харгалзаж үзээд шүүгчд маань зөвлөхүүдтэй хамтран дүнгээ ингээ гаргасан байгаа. За бүх багууд, бүх оролцогч маань маш сайн байсан. Ер нь шүүлт хийхэд бол бас маш хүндрэлтэй байсан гэдгийг одоо бас ахиж онцолж хэлмээр байна. За ингээд дүнгээ танилцуулъя. Шилдэг багаар Амигос баг шалгарсныг мэдээлэл таацаа байна. Баяр хүргэж амжилт хүсье. Улам илүү хичээн суралцаж үе тэнгийн залуучуудаа түүчээ болохыг хүсээрэй. Амигос багийн хамт олон танаа болор ирээдүйн хүний хөгжил сангаас зохион байгуулсан дижитал эрхний нүүдэлчин сэдв тэтгэлэгт сургалтын хөтөлбөрт амжилттай оролцож шилдэг багаар шалгарсан тул энэхүү батламжийг 3,500,000 төгрөгийн сургалтын тэтгэлгийн хамт олгов. Өнөр болор ирээдүйн хүний хөгжил сангийн тэргүүн гэжээ. Баяр хүргэе. За манай багийн нэрийг Амигос гэдэг. Манай багийн ахлагч Мөнх Жаргал, гишүүн Мөнх Наран, гишүүн их хүслэн гишүүн нам. Бид нар болохоор болор ирээдүйн хөгжлийн сангийн 2 дахь тийм тэтгэлэг төлбөрт оролцсон байгаа.
Тэгээ энэхүү тэтгэлийн хөтөлбөрийн яг гол санаа нь бол дижитал иргэний нүүдэлчид гэсэн гол санаанд ор бид маш олон хүүхдүүд сугларан тэгээд баг болон хамтарч ажиллан баг болгоны төслийг төслийн санаа гаргаж тэгээд энэ хөтөлбөрт оролцсон байгаа. Цаашид энэ хөтөлбөрт оролцож байгаа хүүхдүүдэд та нар яг зөв газараа хурж ирсэн байна л гэж хэлье. Сангийнхандаа зориулж маш их талархснаа илэрхийлье. Яг ийм зүйлийг Монголд хийж бүтээж одоо Монголынхаа ирээдүйн болсон залуусыг хөгжүүлэхийн тулд тийм хүч чармаалтан гарган тэгээд ийм хөтөлбөрийг зохиосонд ингээд маш их талархлаа илэрхийлье. Тэгээд том болоод маш мундаг хүмүүс болж ингээд ачийг нь хариулнаа гэж хэлье да. Залуучууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа баярлаа. Тэгээд яг биднэрт ингэж анхаарлаа хандуулж ингэж их сэтгэл гаргаж байгаа баярлаа гэж хэлмээр. Яг одоо оюутан залуучууд чиглэсэн энэ хөтөлбөрийг явуулж байгаа нь бол маш гайхамшигтай. Болор ирээдүйн хүний хөгжлийн сангийн хамт олондоо маш их баярлаа гэж өөрийнхөө зүгээс болон энд нийт оролцож байгаа хүүхдүүдийн зүгээс хэлье. Болор ирээдүйн хүний хөгжлийн сангийнхаа хамт олон бүгдэнд нь ийм их зүйлийг сурч мэдэж тэгээд багаар ажиллах боломж олгосон бүгдэнд маш их баярлалаа гэж хэлье. Болор ирээдүйн хүний хөгжлийн сангийн бүх ажилчдаа баярлалаа гэж хэлмээрээ. Болор ирээдүйн хүний хөгжлийн сангийн одоо ингээд энэ төслийг санаачилсан мөн энэ төсөл дээр ажилласан бүх хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд цаашдаа ч гэсэн болор ирээдүйн хүний хөгжлийн сангийн хамт олондоо амжилт хүсье гэж хэлмээр байна. За ингээд манай залуус дараагийн хөтөлбөрт бас ингээд оролцох боломжтой гэдгийг бас үгээр ингээд илэрхийлэхийг хүсэж байна. Тэгээд сурсан зүйлүүдээ ч гэсэн та нар бас ингээд үр бүтээлтэйгээр, бүтээмжтэйгээр амьдралдаа, ажилдаа бас ингээд одоо тий хэрэгжүүлэх тал дээр бол бас ингээд бодолцоороо. За ингээд баярлалаа. Бүгдээр ингээд тий дараагийн хөтөлбөрт бас идэвхтэй оролцоорой гэж хүсье. За их баярлалаа.